Сайн байна уу ч авч байгаа ч тэгвэл та сая карт уншуулсан тийм ээ. Та яг ингээд нийтийн тээврийн унаагаар яг зөв карт уншуулаад зорчсон байхгүй юу? Тийм болохоор танд талархлын бичгийг жижигхэн бэлгийн амт өгч байгаа нэр хэлж болох уу? Хоо яах гэсэн. Сайн байцгаана үзэгчдээ. Тэгэхээр зөв хүмүүсийг урамшуулаад дугаар 3 инхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид автобусаар явна. Автобусын дотор карт уншуулж зөв зорчиж байгаа хүмүүс болон бусдыг хүндэлж суудлаа тавьж өгч байгаа зөв хүмүүсийг урамшуулах болно. Ингээд эхэлцгээе. Сайн байна уу? Та сая карт уншуулсан тийм ээ. Тэгэхээр тас маш зөв соёлтой өөрчлөсөн. Тэгэхээр танд талархлын бичгийг жижигхэн гарын бэлэгтээ өгч байгаа байхгүй та нэрээ хэлж болох уу? Төмөөлд. Тэгэхээр эрхэм мөндөд төмөөлзий танд автобусны картаа уншуулж зорчсон танд баяр хүргэж энэхүү талархлын бичгийг гарын бэлэгтээ авд өгнө. Та ер нь банк картаараа зорчдог уу? Банк картаар. Сайн байна. Танд баяр хүргэе. Тэгэхээр энийг танд өгж байгаа. За тэгээд Ламбаатар смарт картын энэхүү автобусаар бүтэн сар үнэгүй явах хэрэгтэй энэ картыг бас бэлгэлж байгаа. За. Танд дотор нь карт байгаа та цаашдаа ч гэсэн банк картаараа явж байгаарай. Баярлалаа. Баяр хүргэе. За. Сайн байна уу? Сая чи хүн суудал тавьж өглөө шүү дээ. Бид нөгөө зөв хүмүүсийг урамшуулъя гэж зөв үйлдэлхээс хүмүүс бэлэг өгдөг байхгүй юу? Чи нэрэлж болох уу? Уртнаас. Тэгэхээр эрхэм мөндөд уртнаас нь танд автобусанд бусдыг хүндэлж суудлаа өгсөн танд баяр хүргээд энэхүү талархлын бичгийг өгч байгаа юм шүү. Чи юу 10 жил оюутан уу? 10 жил. Тийм үү. Тэгээ чамд сар үнэгүй явах хэрэгтэй. Энэхүү картыг бэлгэлж шүү. За баярлалаа. За. Цаашдаа ч гэсэн зөв зөрчөөрэй. Баярлалаа. Сайн байна уу? Сая орж ирэхдээ карта уншуулсан тийм ээ. Тэгэхээр та ингээд яг нийтийн унаагаар яг карта уншуулаад авсан болохоор тань талархлын бичиг өгч байгаа байхгүй юу? Та нэрээ хэлж болох уу? Тэгэхээр эрхэм мөндөд Буянбат тань автобусанд карта уншуулаад зөв зорчсон болохоор өгч байгаа шүү. Тийм. Ер нь карта уншуулж яддаг уу? Ер нь л уншуулж яддаг шүү дээ. Сайн байна. Тэгэхээр энэхүү талархлын бичиг танд өгч байна. Тэгээд чи оюутан уу? Эний чинь бас хоос өгөхгүй ингээд өөрсдөө ч Улаанбаатар смарт картны сар үнэгүй явах хэрэгтэй картыг бэлгэлж байгаа. Цаашдаа ч гэсэн ингээд карта уншуулад яг зөв зорчиж байгаарай. За баярлалаа. Сайн байна уу да? Тэгэхээр та сая танд суудал тавьж өгсөнд баярлалаа гэж хэлсэн юм байна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энэ бол маш том соёлтой. Манай зарим хүмүүс нөгөө том хүмүүс уушлаараа баярлалаа гэж хэлдэггүй. Гэхдээ та ингээд суудал тавьж өгсөнд баярлалаа гэж хэлж урам өгсөн. Тэгээд мөн хойч залуу үедээ ингээд зөв үлгэр дуурайл үзүүлсэн болохоор танд ингээд талархлын бичиг жижигхэн гарын бэлгийн амд өгч байгаа байхгүй юу? Таныг хэн гэдэг вэ? Би Омбосроо 80 гаруй настай өндөр настай байна. Тэгэхээр эрхэм мөндөд Омбос өрөнд танд суудал тавьж өгсөн хүнд баярлалаа гэж хэлсэн болохоор танд энэрхүү талархлын бичгийг гардуулж байна. Мөн та одоо автобусны үнэгүй явах карттай байх тийм ээ. Тэгэхээр би танд сар үнэгүй явах хэрэгтэй карт өгнө. Тэр карт танд хэрэггүй чинь та өөрөө хөлтөд өгчөөрэй. За баярлалаа. Сайн байна уу ч авч байгаа ч тэгвэл та сая карт уншуулсан тийм ээ. Та яг ингээд нийтийн тээврийн унаагаар яг зөв карт уншуулаад зорчсон байхгүй юу? Тийм болохоор танд талархлын бичгийг жижигхэн бэлгийн амт өгч байгаа нэр хэлж болох уу? Хоо яах гэсэн. Яг зүгээр зөв хүмүүсийг бас урамшуулдаг бичлэг байхгүй юу? Бид нэр ингээд юм бидэг байхгүй. Тэгэхээр таны нэр юм бол Мөнх хэлсэн гэдэг тийм. тэгэхээр эрхэм мөндөд мөнх эрдэнэ танд автобусаар карт уншуулаад зөв соёлтой явах хөстэй завраараа явсан тул энэхүү талархлын бичгийг гардуулж байгаа юм шүү. Тэгэхээр баяр хүргэе. Бас хоосон бичиг өгөхгүй. Фэйсбүүкээр гарна зөв соёлтой алхамж гарна за. Тэгэд сар үнэгүй явахын картыг бас бэлгэлж байгаа. Тийм цаашдаа ч гэсэн ингээд карт уншуулаад зөв яваарай. За баярлалаа. Баяртай. Тэгэхээр зөв хүмүүсийг урамшуулъя дугаар 3 энэ хүрээд өндөрлөж байна. Энэ бичлэгийг үзэж байгаа та ч гэсэн нийтийн тээврийн унаагаар явахдаа карта байнга уншуулж байгаарай. Учир нь таны уншуулсан картны мөнгө очих ёстой газар очоод эргээд бидний төлөө ашиглагдана. Мөн нэг нэгээ хүндлээрээ байнга уушлаарай. Баярлалаа гэж хэлээрэй. Зөв боловсон байгаарай. Баяртай.